Иргэн та халамжийн нэгдсэн системд бүртгүүлснээр халамжийн үйлчилгээ авах хүсэлтэд цахимаар илгээх боломжтой. Үүний тулд веб хөтөч рүү ороод www.i-халамж.cgmn сайт руу ороод баруун дээд булан дээр байрлах бүртгүүлэх товчийг дарна. Гарч ирэх талбарт өөрийн мэдээллээ үнэн зөв оруулна. Бүртгүүлэх товчийг дарна. Ингэснээр таны бүртгүүлсэн цахим шуудан болон утасны дугаард нэвтрэх нэр, нууц үг очно. Эсвэл та баримтаар бүртгүүлэх товчийг даран өөрийн цахим төлбөрийн баримтын систем рүү нэвтрэх код болон нууц үгээ оруулан бүртгэл үүсгэх товчийг дарснаар таны баримтад бүртгэлтэй утасны дугаар болон цахим шууданд нэвтрэх нэр, нууц үг очно. Цахим шууданд ирсэн нэвтрэх нэр, нууц үгээрээ халамжийн нэгдсэн системд нэвтрэхийн тулд нэвтрэх товч дарж гарч ирсэн талбарт регистрийн дугаар эсвэл цахим шуудан болон нууц үгээ оруулаад нэвтрэх товчийг дарна. Хэрэв та нууц үгээ мартсан бол доорх нууц үг сэргээх товч дээр дарж нууц үгээ сэргээнэ. Харин баримтаар бүртгэл үүсгэсэн тохиолдолд нууц үг сэргээхэд цахим төлбөрийн баримтын систем буюу баримтын нууц үг давхар солигдохыг анхаарна. Та миний мэдээлэл цэс рүү орсноор өөрийн мэдээллээ шалгах болон шинжлэх боломжтой бөгөөд ерөнхий мэдээллийн хэсэгт таны мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газраас татан харуулж байгаа учраас засах боломжгүй. Харин нэмэлт мэдээлэл, дансны бүртгэл болон холбоо барих мэдээллээ гараар оруулан хадгалах боломжтой. Хэрэв та жирэмсэн ихийн хүсэлт гаргах бол өөрийн хаягаар нэвтрэнэ. Хүсэлт гаргах цэс рүү ороод доош гүйлгэж жирэмсний 5 сартаагаас хүүхэд төрөлх хүртэлх хугацаанд олгох тэтгэмжийн хүсэлт гаргах гэсэн товч дээр дарна. Гарч ирсэн мэдээллийг сайтар нягтлана. Хэрэв таны хүсэлт баталгаажаагүй буюу дараагийн үйлдэлийг хийж болохгүй бол өөрийн мэдээллээ сайтар шалгаарай. Хэрвээ та эрүүл мэндийн цахим системд бүртгүүлээгүй бол жирэмсэн үедээ эмчийн хяналтанд орсон тухай эрүүл мэндийн тодорхойлолт авах боломжгүй тул бүртгэлээ баталгаажуулж хүсэлт илгээх гэсэн товч дээр дарна. Дараагийн гарч ирэх цонхноос тийм гэсэн товчийг сонгон дарахад таны хүсэлт илгээгдэнэ.